Магнит цэнхэр дэлхий гэдэг гайхамшигтай сайхан дууг дуулах хувь тохиолсонд одоо миний би маш их баяртай байдаг. Гэт эрхэм багш маань одоо энэ сайхан дууг надад итгэж хүлээлгэж өгсөнд бол миний би маш их баяртай байдаг. Сайн байцгаана уу? Асуу цэгийн сайтыг үзэн суугаа эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргье. Багш маань хамгийн анх одоо энэ дууг дуулаарэ гэж хэлэхэд нь нэгдүгээрт маш их баярлж байсан. Хоёрдугаарт маш их үүрэг хариуцлага оногдож байсан. Би энэ дууг дуулахгүй жоохон эмээгээд нэг 2-3 жил азнаж агаад тэгээд за одоо нэг дуулах болсон болов уу гэд нэг санаанд багтаад ирэхэд нь дуулъя гэд багштаа санал тавиад би бол их хувьтай ерөөлтэй хүн л дээ. Одоо эрхэм сайхан багштайгаа тайзан дээр гарч дуулна. Ямар гоё хайр бахархал уу. Ээжтэйгээ гарч тайзан дээр дуулна. Ямар нэг тийм үгээр хэлхийн аргагүй гоё ертөнцөө. Тэгээ хантайгаа гарч дуулна. Нэг сайхан түшиг толгоортой. Одоо үнэхээр гайхамшигтай да. Тэгээд уран бүтээлч хүний бас нэг жаргал юм да. Миний ээж бол одоо олноо өнөр бүлийн цэрма хэмээн халдарсан. Юм блэ? Цэрма. Хин гинэ? Цэрма. Ийм надтай таарлах дээ. Энэ сайхан хүний одоо үр удам болж байгаадаа бас миний би маш их баяртай байдаг. Хамгийн 8 дугаар ангиас хойш 8 дугаар ангид одоо ээжээ хамгийн мөнхөд их шиглэх дуун гээд тайлан тоглолтын дээр 2 ягаан палаачтай гарч дуулж ирсэн. Тэгээд тэр ягаан палаачийг ээж маань өөрөө ойж өгч ирсэн. Тэр үед нөгөө нэг тийм одоо палааж одоо ямар нэгэн байдал техник олддгоо олдоц их багтай байдаг гэсэн. Тэгээд ээж маань ямар ч байсан яг ижлэхэн 2 гоё ягаан палааж оёод тэгээд тайзан дээр гараад хамгийн анх одоо тэгж дуулж ирсэн да. Ээжтэйгээ тайзан дээр гарахаар өстэй үнэхээр гоё байдаг шүү дээ. Нэг юм гоё том түшиг толгуур тэгээл нэг юм гоё хайр одоо үгээр илэрхийлэх аргагүй нэг сайхан байдаг. Тэгээд дуугаад болохоор хүмүүс ч маш их гоё хүлээж авдаг. Тэгээд ямар бахархалтай сайхан юм бэ гэж боддог. Би одоо ингээд зүгээр л ив ингээл явж ангууд. За эн чинь нөгөө цэрмагийн охин шүү дээ. Эн чинь Монгол улсын гавьяач жүжигчин Чулуун цэцгийн охин шүү дээ гэл тэгэнгүүт шууд ингээл яалтчгүй цаанаасаа ингээд навсааж явах ирэхгүй. Одоо сургуульд байхдаа ч гэсэн би одоо жишээлбэл мод болох юм бол багшийн хүүхэд гэл. Тэгэл ороод очингот багшийн охин штэ гэл. Тэгэл яг нэг тиймэрхүү хандлагууд бол байдаг. Тэгээд тэр бол маш их хариуцлага дээрээс нь одоо гэр бүлийнхаа одоо нэр төрийг өндөрт өргөж явах юмсан гэсэн хүн болгоны хүсэл байгаа штэ. Тэгээд тэр хүслийн дагуу одоо ямар ч байсан нэр хүн нэрээ бодож хичээж явах юмсан гэж боддог. Манай гэр бүлийнхэн ч бол тэгээд
бүгдээрээ шахуу урлагийн хүн одоо үнэхээр гайхамшигтай одоо авиастай хүмүүс юм шиг байгаа юм. Сонсгол одоо авиас нь тийм бүрдсэн хүмүүс байдгийн. Тэгээд тэрнийгээ дагаад бас хөргөн бэрүүд нь урлагийн хүмүүс дагаад ороод ирдэг юм шиг байгаа юм. Тэгээ миний хань бол соёл урлагийн сургуулийн хөөмийн багш. Тэгээд миний хань ч одоо Монголынхаа бит бус өвийг тэгээд өвлүүлэн үлдээх одоо их үйлсэд зүтгэж яваа тийм сайхан хүн байдаг. Тэгээд урлагийн буйнаар одоо хайртайгаа учирсан да. Одоо миний дууг сонсоод хүн хэрвээ зовлонтой байгаа бол нэг тийм төр зур зовлонгоо мартаад хэрвээ жаргалтай байгаа бол илүү сайхан ариучаад тэгээд нэг тийм сайхан зүйлийг мэдрээд гараасай одоо мэдрээд сонсоосай гэж хүсдэг. Тэхийн тулд би одоо яаж дуулах ёстой юм бол гэж маш их одоо бодож гаргалгаануудыг гаргадаг. Одоо хүний амьдралд чинь янз бүрийн олон юм тохиолдно. Тэгэл тэгсэн ч гэсэн одоо тайзан дээр гарсан л бол би бүх юмаа мартаад одоо маш сайхан дуулахыг хичээдэг.